Зориулга ерөөл. Тус эрдэм. Бурхны ном судраа уншсаны сүүлд заавал хийх ёстой нэгэн чухал үйл бол зориулга ерөөл юм. Энэхүү зориулга ерөөлийг уншиж залбирснаар аяг усыг далайн их ус болгон арвижуулах мэт үйлдсэн буйныг арвидах нь хэмээн ном сургаалд өгүүлсэн байх тул уншсан ном судар бүрийнхээ дараа үүнийг унших нь нэн их тустай. Өнөөдөр үйлдсэн буян ном бясалгал ерөөлийн хүч, 3 цагийн хамаг бурхад бодисодва нарын ерөөлийн хүч, шүтэн барилдалгын хөдөлшгүй бат үнний хүч, хамаг амьтдын 3 цагт хураасан буян номын чуулганы хүч. Миний өөрийн ариун зоригдлын үнний хүчээр Бурхны шашин өн мөнхөд дэлгэрч бултах хамаг амьтад Бурхны хутгийг олох болдгоо. Бидний бүтээх гэж буй Бурхан, туслах гэж буй амьтад үйлдсэн буян ном хийгээд өөрөө бусдаж өөрийнхөө талаас огоот бүтээгүй. Зүүд зэрэглээ усны саран илб хөөс цуура адил хоосон. Тэтэ ом гати пара сам гати бати суха тэтэ ом гати пара сам гати бати суха тэтэ ом гати пара сам гати бати суха. Эрдэнийн дэдэбд энэ сэтгэл төрөөгүй нэгэнд ч төрөх болдгоо. Төрсөн нэгэнд нь үлэд оройтож улам бүр өөд арвидах болдгоо. Тэнцэшгүй дэдэбдийн сэтгэл түргэн биднээ төрөөд түрүү цагт хураасан түйтгэр бүхэн маань арилах болдгоо. Ханцэшгүй дэдэбдийн сэтгэл хурдан биднээ мэдлээд хамаг амьтны тусын тулд хослон орсон очир дарин хутгийг түргэнэ олох болдгоо.